Монголчууд жилдээ 950 орчим төгрөг эрүүл мэндэд зарцуулдаг гэсэн тооцоо байна. Үүнийг дагаж тэрүү эмнэлгийн салбар бизнес болон хөгжиж байна гэж шүүмжлэгдэх нь бий. Тухайлбал энэ оны түвшинд 2.8 сая иргэн эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлсөн байна. Үүнээс 1.5 сая иргэний эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төрөөс төлдөг. За ахмад настай хөгжлийн бэрхшээлтэй иргэн мөн хүүхдийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төрөөс даадаг юм. Харин үлдсэн 1.3 сая иргэн албан журмаар эрүүл мэндийн даатгалаа төлсөн ч эргээд тэд эмнэлгийн тусламж үйлчилгээг хөнгөлөлттэй үнээр чанартай авч чадаж байна уу гэдэг асуудал ярих ёстой. Өнөөдөр яг энэ асуултыг улсын хурлын гишүүд эрүүл мэндийн сайдаас тодруулж байна. Саран гэрэл сайтын тайлбарлаж байгаагаар бол Монгол улсын эрүүл мэндийн даатгалын тогтолцоо эв санааны нэгдэлээр тулгуурлан явдаг. Хэрв иргэд эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн хэмжээгээр үйлчилгээ авдаг болчихвол маш олон иргэн эрүүл мэндийн үйлчилгээ авч чадахгүй болох нөхцөл байдал үүсэх учраас одоогийнхон тогтолцоог хэрэгжүүлээд явахаас өөр аргагүй гэлээ.
1994 онд эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг баталж хэрэгжүүлсэн. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар Монгол Улсын бүх иргэн албан журмаар даатгуулж байна. Энэ үеэс нийт хүн амын 73-аас 98.6% нь хамруулж сангийн орлогыг жил бүр нэмсээр ирсэн. 1995 онд 7.5 тэрбум төгрөгийн шимтгэлийн орлогыг төвлөрүүлж байсан бол 2016 онд 302.6 тэрбум төгрөгт хүрч сангийн орлого 40.4 дахин нэмэгдсэн байна. 1996 онд эрүүл мэндийн даатгалын сангаас давхарцсан тоогоор 1246 мянган даатгуулагчийн тусламж үйлчилгээний зардалд 6.4 тэрбумыг зарцуулж байсан бол 2016 онд давхарцсан тоогоор 5.7 сая даатгуулагчийн тусламж үйлчилгээний зардалд 238.5 тэрбумыг зарцуулан сангийн зардал нь 37.6 дахин өссөн гэлээ. За эрүүл мэндийн даатгалын сан жил бүр зарлагаасаа давж сан өөрөө 2017 оны 11 сарын 30-ны өдрийн байдлаар гэхэд 473.4 тэрбумын мөнгө хөрөнгө үлдэгдэлтэй. За үүнээс 442.2 тэрбум нь банкны харилцах болон хадгаламжийн дансанд 31.2 тэрбум төгрөг нь засгийн газрын бонд хэлбэрээр байршиж байгааг хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд мэдгдлээ. Эндээс харахад эрүүл мэндийн даатгалын сан орлого ихтэй байгаа бол эргүүлээд иргэдтэй хангалттай сайн зарцуулж чанартай тусламж үзүүлдэг байхыг шаардах эрх нь өвчтөн бүрт байна гэдг нь харагдаж байна. За гол нь өвдсөн зовсон хүмүүс нь өвдөж зовоогүй хүмүүсийнхээ мөнгнөөс хэрэглээд явдаг эв санааны нэгдэл төр оршин тогтнодог юм шигтэй гэдгийг эрүүл мэндийн сайд гишүүдэд байн сануулж байлаа. Энэ нь өртөг өрнөндөртэй эмнэлгийн тусламж үйлчилгээний төлбөрийн 75%-ыг нь эрүүл мэндийн даатгалын сангаас гаргаж үлцэн 25%-ыг нь өвчтөн өөрөө төлөх байдлаар явж байгаа нь өнөөдрийн бас нэгэн том алхам билээ. Тэгвэл одоогийн шүүмжлэлд байгаа асуудлыг Японы жижигэр шийдэх юм бол та хичнээн хувийн шимтгэл төлсөн тэр хэмжээгээр эрүүл мэндийн үйлчилгээ авдаг байх зарчим байж болно гэж яригдж байна. За ийм зарчим руу явах юм бол эрүүл мэндийн даатгалын сан жинхэнэ утгаараа шудраг хөгжин өнөөх хэм мөнгө төлсөн тэр хүн үйлчлэгийг авна гэсэн хууль үйлчлэх болцоход байна. Оюума мэдээллээ.